одоо ерөөсөн Монгол улс ямар төвшөнд яаж явж байгааг энэ олон улсын байгууллагууд үнэлээд байгаа л да. Бидраас гадна зөвхөн сөрөг хүчин үнэлээд байгаа биш. Тэгэхээр за бид нар маш сайн мэдж байгаа. Жишээлбэл хэвлэлийн эрхчлөөний индексээр ардчилсан намын үе буюу 2015 онд 54-р байранд байдаг байсан боловч харамсалтай нь одоо 109-р байр 2 дахин ухарцсан. Хэвлэлийн эрхчлөө 2015 он. За яг авилгын индекс бас ардчилсан намын буюу засаглалын үе буюу 2015 онд 72 дугаар байранд байсан бол одоо 121 дугаар байранд очиод бараг 50-аад байраар ухарцсан. Энэ бол хамгийн чухал зүйл л дээ. Нөгөө шудраг ёс авилгатай холбогдож явж байгаа тийм шудраг ёс байхгүй учраас энэ дарга анги чи авилгад идэгдээд байна гэд ингэж явж байгаа. За энэс гадна за дахиад шудраг ёс иргэдэд ээлтэй байна уу дарга нарт ээлтэй байна уу гэхээр одоо энэ 240 мянга 230 мянга орчим төрийн албан хаагчдаас чинь 20 мянга орчим нь дарга сэтэртэй байна гэж байна. Тэгэхээр та энэ дарга сэтэртэй энэ орон тоонуудыг цөөлөх чиглэл рүү дөрвтэй ажиллагаа хийх үү? За дахиад ардчилсан намын засаглал буюу 96-аас 2000 оны хооронд 9 хүн ямтай ерөнхий сайдаа оруулаад хэрэглэлийн газрын дарга оруулаад 11 сайттай үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэр үед бол улс төр нийгэм эдийн засгийн хамгийн гол реформуудыг маш амжилттай хийсэн. За одоо Аргентины жишээг бид улиг болтлоо ярьж байгаа. Бүхэл бүтэн 47 сая амтай, сая хүн амтай мөртлөө 9 сайттай. Тэр та яг энэ төрийн албыг цомгтхон болгох, дарга сэтэртэнгүүдийг болиулах, за төрийн өмчит компаниудыг одоо олон нийтийн болгох, хувьчлах, энэ төрд байгаа асар их хөрөнгүүдийг зарж үрэх Бендукидзе гэж та бас мэдж байгаа те гүржи эдийн засгийн сайд ерөөсөө сүнснээсээ бусдыг худалд гэж байгаа шүү дээ баг. Тэрэн шиг та ийм дөрвтэй өөрчлөлтүүдийг яг хийж чадах уу? Та болсноосоо хойш хэлнэ гэдэг ахыг үгүй л дээ та ч одоо болох гээд явж байгаа хүн учраас танд өөрийн гэсэн бас нэг хараа өстө нэг алсын хараа гэдэг шиг юм байгаа баха. Тэгэхээр энэ асуудлууд дээр та за хамгийн чухал зүйл бол Монгол улс одоо хүссэн харамсалтай нэг дүн гарсан юу гэвэл VDM гэдэг байгууллагын одоо англиар бол сонгуультай авторитар дэглэмд орцсон. Энийг ерөөсөө ярихгүй байна. Гэтэл чи айгүй ноцтой үзэгдэл шүү дээ уг нь. Манайх чи нөгөө арчилсан улс биш болцсон явж байгаа байхгүй юу? Дүүрэг хэсгсэн сонгуул хийдэг. За тэгээ бусад юм нь авах юмгүй гэсэн үг шүү дээ. Та өөрөө мэдж байгаа. Тэ сонгуультай авторитар дэглэм гэдэг ямар дэглэмийг хэлдэг вэ гэвэл за мэдээ сонгуул нэг юм болдог. Free and fair. Гэхдээ эн чинь бас мапантай. За тэгэнгүүт нөгөө шүүхийн засаглал бүрэн хараат бус гэдэг дээр бол мапан байна. Хэвлэлийн эрхчлөө мапан байна. Тэгэхээр та бол бас арчлыг маш их ярьдаг хүн зөвлөдөг арчил, шууд арчил гэд. Тэгэхээр энэ маш ноцтой зүйлийг та ер нь юу гэж үнэлж байгаа вэ? Монгол улсын өнөөдрийн энэ сонгуультай авторитар буюу бараг дарангууд дэглэмд орцсон энэ байдлыг. За та бас 100 мянган иргэдийн одоо нөгөө санал дээр бол их ач холбогдол өгдөг байсан их хурлын дарга багтаа. Тэр өнөөдрийн байдлаар 100 мянган иргэн 7 хоногийн дотор хувь хүний орлогын албан татварыг 1% болгох гэж саналаа өгсөн явж байгаа. Тэгээ улсын хурлын гишүүд энэ дээр одоо хуулийн төсөл боловсруулад засгийн газраас санал авсан явж байгаа. Мэдээ засгийн газар бол дэмжээгүй. Тэгэхээр та энэ 100 мянга гэдэг энд их ач холбогдол өгдөг гишүүн байсны хувьд улсын хурлын дарга байсны хувьд энэ одоо 100 мянган саналуудыг ер нь цаашид засгийн газрын тэргүүн болох юм бол яаж авч үзэх вэ? Эдгээр саналуудыг дэмжих юм уу эсвэл та одоо өөр шалтгаанаар дэмжихгүй байх юм уу? За хамгийн сүүлээ та ёс суртахуун за нэгдүгээр төрийн алба цамхан чадварлаг байх, давхар дэлхийд зөрчлийг арилгах энэ чиглэлээр төрийн албаны шинжилгээг бүхэлдэн хэрэгжүүлэх ийм зорилт тавьж ажиллах ёстой гэж үзэж байгаа. Төрийн албаагчдын тооны өсөлт, үйлчлэгээний салбар төрийн тухай албаны нийгмийн баталгааг хангамжийг хангах асуудалтай зэрэгцээ төрийн албанд бол ер нь бүхэлдэн нэлээд тийм үр ашигын менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай. Тийм учраас илүү цамхан чадварлаг бүтцээр ажиллах ийм чиглэлийг барьж ажиллах болно. Гэхдээ энэ нь бол одоогийн улс төрийн болон нийгэм эдийн засгийн зорилт чиглэл хандлагатайгаа нийцэж ажиллах ёстой гэж бодож байна. За төрийн албаны тухай хуулийг 2017 онд улсын хурлаар баталсан. Төрийн албаны чиглэлээр одоо хийх засаглалын шинжил бол төрийн албатайгаа уялдах ёстой гэж байна. Governance reform буюу засаглалын реформ бол
энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт төрийн албаны хуулийн шинэ орчин нөхцөлтөөгөө энэ авилгалтай тэмцэх за энэ шүгэл үлээгч эрх зүйн байдлын тухай хууль энэ төрийн албаны нийтлэг тогтолцоог сайжруулахтайгаа уялдсан ийм цогц засаглал governance реформыг хэрэгжүүлж хариуцлагын тогтолцоог сайжруулах хамгийн гол нь хариуцлагатай үр ашигтай чадварлаг төрийн албыг бүрдүүлэхэд энэ цаашдын өөрчлөлт гүнзгийж ирэх ёстой. Энэ 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол энэ парламентын арчлалыг төлөвшүүлэх, төгөлдржүүлэхэд чиглэгдсэн. Ийм учраас энэ өрсөлдөөнд авторитаризм гэж байна уу? Эсвэл сонгуульд өрсөлдөөнд арчлалын тогтолцоог бэхжүүлэхийн тулд нэг нам хэд дамгаалсан парламентыг биш олон намын тогтолцоотой гендрийн эрх тэгш байдлыг илүү хангасан ийм сонгуулийн тогтолцоог өнгөрсөн парламент хийж баталсан. Энийн үр дүнд өнөөдөр парламентын арчил угшаа алхаа явж байгаа гэж ойлгож байгаа. Монголын арчлал илүү шин шатанд гарч хөгжиж байгаа ганц жишээ дурдахад гендрийн эрх тэгш байдлын индекс ихэд сайжирсан. Манайх одоо 18% байж байгаад одоо 35% хүрч ирнэ. Зарчмын хувьд бол хамгийн ихтэй 17% эмэгтэй гишүүд үргэлж ирсэн бол 32 эмэгтэй гишүүдтэй болсон. Түүхэн дээд амжилтыг бол 8%-аар ахиулж 25% хүргэсэн нь бол одоо парламент яаж репрезентатив буюу ардмыг төлөөлөх чадах нэмэгсийн тод жишээ. Төрийн бүх эрх мэдэл ардмаас их сурвалжтай буюу энэ арчлалын гол индекс сайжрахад энэ бас нөлөөлнө гэж итгэж байна. Харин энэ төрийн албыг бол цонхон чадварлаг болгох ёстой. Digital post гэж одоо орчин үед захим төр хиймэл оюун ухаан ашигласан ийм шинжилтүүд хийгдэж байна. Энэ бол төрийн албыг цонхон чадварлаг болгох бас харьцангуй хараад бас хөнгөн шуурхай болгож хэлсэн том реформыг хэрэгжүүлэе гэж бодож байгаа. Digital post буюу одоо захимаар шийддэг нэг цонхны үйлчлэгээ Эстони гүржийн жишээнээс хавуулаад олон жишээг та мэд учраас би товчлие гэж бодож байна. За ер нь энэ индексүүдийг бүгдийг ярих юм бол өксөж уруутсан олон тоонууд бий. Энэ дотор хэвлэл хэрэгчлөөний индексийн буурсан нэг шалтгаан гэхэд улс төрчид хил мэдээллийн байгууллагыг эзэмшдэг нь хэвлэл хэрэгчлөө буурахны шалтгаан болж байна гэсэн дүгнэлт байх шийдтэй. Тэгэхээр нэг чөтгөр деталь нуугддаг учраас наривчлан харж бид деталууд дээр бас ажиллах шаардлагатай, хуулийн зохицуултыг шаардлагатай амдаар баярмаа гишүүнийг бас санаачлагатай, жудгийн баярмаа гишүүн бас энэ дээр санаачлагатай хамтарч ажиллана гэдэгт итгэж байна. Ер нь төрийн эмчийн компаниудын тоог 2 дахин бууруулах, өмч хувьчлал, менежментийн гэрээ, паблик компани болох, хувьцааг нь болох гэсэн ийм олон төрөл хэлбэрээр төрийн эмчийн реформыг хэрэгжүүлж илүү өөр ашигтай ард түмэд нээлттэй өрөөгөөжтэй болох чиглэсэн өөрчлөлт хийнэ гэж бодож байгаа. Энэ талаар тусдаа төрийн эмчийн компаниуд реформын хуулийг өнгөрсөн парламентод бид нэр ажлын хэсэг байгуулаад ажиллаж ирсэн боловч харамсалтай эцлэн бат чадаагүй. Энэ хууль эрх зүйн шинжил хийхэд бас манай ийм үзэл санаатай гишүүд бас хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Ди парламентын хувьд бол 100 мянган тоог бас тэнгэрээс аваад тавьсан тоо биш. Ер нь эцэс шийдвэр гаргах эрх нь их хурл хадгалагцаар болно. Гэхдээ ард иргэдийнхаа дууг сонсдог нээлттэй байхын тулд энэ захин парламентын платформыг нээсэн. Мэдээж энийг шинжил зөвхөн ард иргэдийн саналаас гадна шинжлэх ухааны үндэстэй бод нөхцөл байдлаараа тулгуурлаад энэ санал ийм байгаа шүү, энэний уг учир шалтгаан юу юм бэ гэдгийг судлаад ингээд шийдэл гаргаад явуулахад төсвийн орлого зарлалд нөлөөлөх хувь энэ олон шалтгааныг бодох ёстой. Тийм учраас жишээлбэл нэмэгдсэн үртгийн албан татвар дээр бол нийт ард иргэдээр оноож байгаа татварыг одоо хэд тансаг хэрэглээний буюу баялагын татварыг хослуулах замаар босон татварын шудраг ус тэгш байдлыг хангах замаар олон өөрчлөлтийн хэм судалгааны ажлуудыг эцэлжээж кабинетийн зарчим дээр тохиржож оруулж ирдэг учраас би ярьдаг биш хийдэг бас үнэтэй тулдаг ерхий сайд байхын тулд өнөөдөр би ингээд амлалт өгөөд баймаар байгаа. Учраас би асуудлаа шийдэж батнууд тодорхой болгож ийж тухайн үед нь оруулж ирье.